Зомбитэй гэхээр аимшиг кино гэж андуурч болохгүй шүү. Энэ бол инедмийн кино. Ийм гоё орчинд угаасаа зомби байхаргүй харагдаж байгаа сте. Гэхдээ яг ч тийм биш л дээ. Засгийн газар нь зомбиний вирусыг тодорхой хэмжээнд дарчихсан 180 хоногийн турш нэг ч халдвар ахин бүртгэдэг болохоор карантиныг зогсоох гэж байгаа. Зомбитэй бүр нэг тохироод амьдраад сурцсан энэ хоёр маань анх яаж эхэлсэн бэ гэхээр Жон Хуан гээд ах маань амтэн сургагч. Сайн амтэн сургагч дээрээс нь бас блогер. Охин нь бол аавыгаа дуурайгаад амар ирч хүчтэй тэмцээнд бэлдэж байгаа бүжигч. Гэхдээ сайн харилцаатай юу гэвэл за яг хөө байдгал нэг өсвөр насны охин аавын л харилцаатай гэхүү дээ. Өөнд нэрэ мяу мяу гэдэг нэртэй бандаас нэг гэр бүлийн гишүүнтэй. Тэр нь зурагт үзэж агаад нэг зүйл мэдчихэж байгаа. Нөгөө хоёр маань бол мэдэж байгаа шин жалгаа төрс өдрөө тэмдэглээд л. Имээ нь бол гоё. Имээ уугааг үздэг гэхэд уугаагүй ийм өглөөгөр би юу гэж уудын гэсэн. Найзууд нь цаанаас нь хөөе ууя гээд л тэгсэн имээгийнх нь бэлэг. Ууяна андуурчлаа хайртай шүү өрмөн гээл бас л хөвгөлтэй нөхөр байгаа юм да. Аавынх нь бэлэг бол урд урдын адил паркинг купон л доо. Бас аав нь төрсөдөр болгоноор нь чураас авч өгдөг болохоор би наадхан чин туртай байхаа болцсон гэж уурлаад багада амар туртай байдаг байсан юм байна лээ уг нь. Аав нь бас ч гэж яах вэ? Энэ удаа чихвчтэй паркинг купон өгчихжээ. Гадаа нь байрных нь хөрш хоёр бүр ил задаа алалцж байна. Яг алалцаад байна уу гэхээр бас жаах ивгүй. Гисэн юу? Нэг л хачин болоо явцглаа. Эхнэр нь нөхрийнхөө үзэг тасгаадснаа манай хоёр лөө хүрээд ирэх юм. Юу болоод байгааг сайн ойлгохгүй байгаач. За юутааш нэг л шэнгээд амхандаа л нуугцсан ч нөгөөх нь цонхын хаа мөргөөд л ороод ирдэг. Хүний эцэг байна да энэ ч одоо цон хагалсан галзуу солиотой нөхрөгчин. Чи одоо юу игээд байгаа юм? Хүний цон хаглаад төлөөрэй. Одоо цагдаа дуудлаа шүү гэсэн ч нөгөөх нь яг ойлгооч. Найзууд нь хүртэл анхааруулгууд явуулсан байгааг хараад юутай цагдаагийн газар очие гэсэн ч гадаа нь бүр аимшиг. Эмээгээс нь эхлээд нохойн хүртэл зомби болсон. Манай хоёрын сэтэж олсон санаа нь кинон дээр гардаг шиг зомби шиг жүжиглэж хуурыг гэхтэн охин нь бол би чадахгүй чимхий гэдгээ мань мартаа юу гэснээл зомби дайраад ирэхтэн зомби гайхалтай жүжиглжтэй. Гэхдээ энэ арга нь бол нэг удаа үйлчлээгүй л дээ. Эмээгэндээ хөдөө очих юм бол уугын дэнс зүгээр гэж бодоод л цугтж байгаа. Гэсэн охин нь бүдэрч унаад баг хазуулах гэж ахтан урдуур 8 баатарлаг хамгаалаад хазуулсан чинь эмээгийн хийм шүдэн ончхваа гэж. За юу теж аюулгүй юм шиг байна. Охиныгоо нэг аюулгүй газар үлдээгээд зомбинууд дундуур баатарлагаар машин дээр очиод арай гэж машинаа асаагаад охиноо мууртагаа аваад л цугтж чаддаг. Охин нь нэг л хачин байна да. Яасан гэсэн хазуулсан. Хинд гэж юу? Нэг амар гимгүү жижигхэн зомбинд. Одоо бүр яхаач мэдгүй чи зүгээр болно гэж хичнээн тавьшруулсан ч нэгэнтээ оройтчихсон. Осол гаргаж арай гэж машинаа зогсоогоод охиноо суудлын бүсээрээ чадлаараа л торгоогоод бэрэн нүрхгүй алдсан чи урт талаа мөргөөд нөгөө зомби нь ухаалтчихдаг. Ашгүй ээжин дээр ч гисэн. Гэхдээ ээжтэй юу гэж хэлэхээ мэдгүй бөөн шок. Суваа жаахан өвдчихсөн. Битээ ороо гэж хичнээн тогтоох гэсэн ч юу гээл ганц хайртай охиноо өвчтөө гэдэг үгийг сонссон эмээ бол зүгээр ахавт. Давхиад л орсон чи гэрийг нь байхгүй бодоо олгоцсон. Бас эмээрүүгээ амар муха хараад ахаар нь зад загнаад зогсож ахт нь учиргүй л дайраад ирэхээр нь эмээгийн нууц авьяас нь илэрч яадаг шүү. Чимээ ямар хүмүүжлэхөө өсчөө гэж загнажээснаа зомби гэдгийг мэдчихэд минь муу бяцхан гүнжийн төрс өдрөөр ийм юм тохиолдох гэж гээл харамсаад уйлж өгдөг. Аав нь амхандаа л охиноо эмчлэх санаатай эмнэлэг орсон чинь эмнэлэгт халдвар авсан хүнийг хавталтай нь юутэй этэнд бүгдийг нь цэргүүд буудаж алж байгааг нь хараад за энэ бол биш юм байна гээл гэртээ босож очиод нууж байгаа. Гисэн юм нэг дүлийн найзтай миний охин хүртэл зомби болчлоо гэд ярьжээ. Азар нөгөөх нь дүлий болохоор сонсоогүй юм шиг байгаа. Мэдээгээр хүртэл зомбиний хавталд орсон хүн болон зомбиг нуусан хүнийг мэдээлэхгүй бол эрүүгийн хүнд гэмт хэрэг тооцогдно. Ямар тохиолдолд зомбиг харуул 13:39 дугаард мэдэгдэнэ үү гэж яадаг. Охиноо амхандаа л зовлонгийн дуусгаад өөрөө алчхыг гэж хичээсэн ч дурсамжууд нь бодогдоод яаж чадхав дээ. Бүр тэврээд л уйлаад байдаг шүү. Хацчдгүй мө гэсэн харин барьж байна. Эмээ нь харин за чи чадахгүй бол би чадна гэдэлэрсэн. Аав нь бол хамгаалж л байгаа юм л да. Хоорондоо ална алахгүй гээл маргалдаж ахт нь суваа нь алга болчихвоо гэж. Бөөн ирэл хайгуул болоод хамгийн сүүл очсон газар нь охин байж яадаг. Бас ягч бүрэн үхээгүй тодорхой амьтаа байгаа юм шиг л байгаа. Тоглох туртайсан газраа ирж байгаагаас нь бас эмээн тэр саваагаар зогсноос нь хойш эмээгээсээ айгаад байгаа зэргээс нь болоод аав нь туртай дуугийн тавиад л өгсөн чинь зомбинд бүжиглэж яадаг шүү. Одоо л юм алах яавал бусаж идгийг хүүл гэдэг бодол орж ирж байгаа юм чи. Судалгаанууд эрдэмтдийн ярьж байгаагаар бол хархан дээр хийгдсэн туршилтаар ой санамжин сэргэж байвал вирус нь сулардаг юм гинэ. Одоо тэгээд хүнэл болсон юм хань идэхгүй бол өвчин штэ. Хооллох гэсэн хүний хоол иддэггүй бололтой гэсэн үхрийн гэцэг бол бүр нүлж яадаг шүү. Гадаа нь хараа багын найз нь хүрээд ирлээ. Эвтэйхээ аваад гарах гэсэн яриа өдөх гээд л бас сувааг харцаад баярлаад л уулзах гэсэн шок. Суваа маань жаахан өөрчлөгдсөн юм уу да. За утас дугаараа нэргээд ирээ гэж гарснаа. Шууд 13:39 гээд залах гэхэд нь аав нь гарч ирээд битгий энэ миний охин гээд л өмөрөөд нөгөөх нь зомби гэж дайраад ээжтэйгээ нийлж агаад л ятгаж өгч байгаа юм чинь. Ах амтэн сургагч хийжсэн да. Тэгээ зомбиний ой санамжин сэргвэл вирус нь саармагчдаг гэдгийг мэдчихсэн болохоор зомбиг сургая гээл найзтай хэлсэн ч галзуу солиотой хүн шиг л санагдсан штэ. Бар зомби хоёр ч өөр. Дээр нь зомби ээжийг ч хаазуул яах вэ? Цаашлаад энэ хэвийн бүх хүмүүс ирсэл орж байгаа сте. Зүгээр засгийн газрын өдрөмжийг дагаж мөрд. Гэхдээ нь эцэг их хизээч хүүхдээ орхиж чадахгүй чи мэдж байгаа сте. Чи өөрийнхөө хүүхдийг орхисон гэж үү? Би гэрлээгүй, хүүхэдгүй.
Имийн бүр учрыг нь олчихсан. Үсийг нугааж өгөөд л иш миний гүнж юм болчих гэж. Би оронд чинь юм болдог ч болоосай. Өөмө бацаа яаж хазах гэж оролдож байна? Би зөгчин шүү. Хооллоод л усанд оруулаад л унтуулчихсан байдаг шүү. Өглөө нөгөө найз дээр очиод би хүүхдээ аваад явлаа гэсэн чинь хөөхөн өнгөрсөн өрөө хуучны танил одоо нэлээд том имийн компанид ажиллаж байгаа найзаасаа энэ вирусны талаар асуусан байгаа. Азар тэр нь амтны туршилтаа дуусгаад удахгүй вакциныг баталгаажуулахыг хүлээж байгаа гэсэнгээд түүнд туслахаар болчихсон. Багын найзууд ясны хэрэг юу? Гурван нөхөр чинь ямар ч эзгүй арал дээр очиод хазахгүй ах туршилтаас эхлээл 9 шидийн туршилтуудыг хийж эхлээл босч гэж яхав муур шиг нүдэн анивчиж хариулах талаар заахад сураад лаган. Ээжтэй ээжээ тэр хийчлээ гэсэн юу вэ? Зүгээр л амттай мах гэж харж байгаа юм шүү. Гэхдээ бас яах вэ? Яг дайрахт нь шүгэлдээд зогсоочихлоо. Тэгсэн эмээгээсээ л айсан юм байна. Өдөр хоногуд өнгөрөөд дасгалуудаа хийгээд хоолоо идээд тэмдэглээж хөтлөөд л засгийн газраас зомбиг мэдээлсэн хүнд амар өндөр шагнал амлаж байгаа юм байна лээ. Гэхдээ манай эдэд бол хамаагүй л дээ. Өдөр шөнө өглөө оройгүй л дасгалуудаа хийсээр, сайжирсаар бүр хамаагүй илүүдээр болсон. Бүрхэн хазддаг болчихсон байна гэхээр л нилээн ахиц твшил болсон байгаа байхгүй юу? Одоо ийм болсон юм хань дараагийн түвшний дасгал үг хэлүүлэх. Гэхдээ үг хэлэхгүй л ахал да. Имийн амар хөрхөө зээ охиныхоо нүрийг бодуулахаар аавыг нь энэ бодгуудыг аваад иргээд явуулсан. Тэгсэн аав нь хуучны танилтайгаа таарчихдаг. Энэ эмэгтэй хуучны сурдаг байсан сургуультай багшилдаг болчихсон. Гэртээ авчиж болохгүй болохоор алхаад л харж байгаа. Яг уу ангийнх нь хайр байсан юм байна лээ. Найз нь их нэртэйгээ нэлийн хүндхэн байдлаар салсан. Бас охин нь хүнд өвчин тусаад эмчлүүлж байгаагээ тайлбарлчихсан. Багасаа л найзлсан найзууд болохоор охиныг нь дэмжих гээд л энэ танаа охинтой нэг үеийн хүүхдүүд 3 хүүхэдтэй нэг анги байгаа. Тийшээ оруулах юм уу? Гээл нэг их санаа тавьж байгаа. Тэгэж их анхаарал тавьсан ч яасан ч болохгүй штэ. Гэрээр сургаж байгаа болохоор болохгүй гээл тас гүрийчж байгаа юм чинь. Гэхдээ гэрээр сургах яхав сайн л да. Гэхдээ сэтгэл санааны гутралд орж байгаа штэ. Сэтгэл санаагаар унахгүй чи уртхаа уу? Игч нэрээ зомбиг бүр амар үзий яддаг. Засгийн газар хэдийгээр халдвартай хүмүүс гэдэг ч үнэндээ зүгээр л нэг өгсөн хөдөлдөг хүүрнүүд. Яагаад юм болсон гэхээр сүйд залуу нь халдвар аваад өөрийн гараараа алсан болохоор л тэр юм байна лээ. Тэгээл нэг хэсэгтээ зомби мэдээллэх болон алдаг байсан байгаа аахгүй юу? Ядчихт нь тулааны урлагаар хичээлдэг байсан болохоор охинтойгоо яаж ч уулзуулж болохгүй гээд Texas-ны номер 1-т бичиж байгаа юм чи. Манай зомби бүр зурагт үздэг болчихсон. Cosplay паркын сурталчилгаа үзсэн. Нүдэн гэрэлтэйл сууж байгааг аав нь хараад баярлаад байгаа. Одоо гадаа хүүдний ирч чангарч байгаа болохоор суваагийн дулаан хувцсыг гэрээсээ авахар явах замд нь 9 шидийн л чагсаал болж байгаа. Нуугдсан зомбинуудыг устгах, зомби ч бас хэний нэг гэр бүл гэх зэрэгээр гэртээ хараад охиныхоо дурсамжийн зургуудыг өдрийн тэмдэглэлийг нь хараад энгийн охиноо сансандаа хийм харж бүр түүнтэйгээ цагийг хэсгэн ч гэсэн сайхан өнгөрүүлдэг. Яг хөө бодит байдал дээрээ эргээд буухад хэцүү байсан л та. Энэ явдал нь л түүнийг охиноо буцаагаад авах хүслийг нь бүр чихэр дэмжиж найзаасаа парк руу дагуулад явъя гээд л олон хүнтэй газар байж үзэг болохоор болохгүй юу ч болж магадгүй гэсэн ч бүр нэг ширээкийн муурны нүд гаргаад л зөвшөөрүүлчихэд ээжтэй хэлэх гэсэн чинь хамгийн болохгүй гэдсэн хүнийг нь гэртээ оруулсан байдаг. Ээжийнх нь хувьд бол хүүгийнх нь анхны хайр гэж хараад л багын шигээл дайлж цайлаа сууж байгаа царай. Ээжигээ дуудаад л яагаад оруулсан гэхэд нь санаа зовлтгүй суваа унтаж байгаа гэсэн. Нөгөөх нь сэрсэн бололтой шүү. Бараг л баригдах жахт нь аргалсан ч гэсэн гаргаж байгаа чимээнээс нь болоод сэжиг авсан ч шүгэлдэж бариад л хоёулаа нийлж агаад хүүхэн шахуул гэрээсээ гаргачихдаг. Суваг яг яачихсан юм гэдэг асуултанд нь чи яагаад манахаар эргэлдээд байгаа юм? Чи одоо л надаас юм уу? Гээд л таглчихдаг. Эмээн ч охиноо өөрийн чатгаараа сайхан бодоод жирийн хүүхдээс ялгаагүй л болгочихдаг. Нөгөө найз нь ч хөөхөн cosplay парк болохоор тоор болоод л ирчихсэн. Ээжийнх нь бүтээлгэхдээ аавыг нь бараг л уйлуулах төгтөг. Явхаасаа өмнө ээжтэй согтчил болохгүй шүү гээд л захиад явдаг гэсэн тосгоныхоо шинхэн баяр болох ямар ч вирус бүртгэгдээгүй тосгон гэдэг шагналын найран дээр ирсэн байдаг шүү. Тэр шагналыг харчаад хахад цацаад байгааг нь ядаж яхад нь нөгөө багш эмэгтэйг харчих юм. Тосгоны дарга нэмээ дээр ирээд л танаа ач охин ирсэн гэж дууллаа. Нас нь манай үдэ ойролцоог сонссон. Яагаад сургууль явуулах байгаа юм? Гээл асуухт нь манай ач охин хүнд өвтчихсөн. Гэхдээ нь хажуунаас нь охин нь зомби болчихсон. Гээл хэлдэг. Нөгөө уйлаад ярьжсэн дүлийн найз нь сонсоогүй гэж бодсон чи юу вэ? Сонссон байдаг шүү. Эвтэйхэн түүнийг дүлий эдгээр нь далимдуулаад асуудлаас гарсан ч дарганч тэр багшинч тэр нийлж агаад хүүхдээ сургууль явуулах хэрэгтэй гээд л ятгаж өгдөг. Баяр наадмал болсон юм хань. Найр болох нь ойлгомжтой. Уурлаад явах гэжсэн имиж найр гэж сонсоол чихэн сарталцоод л эхэлж байгаа юм чи. Нөгөөд ч жаргалтай хаад имиж бас жаргалтай. Хоёр талдаа бол жинхэнэ бот авж байгаа. Охиныхоо дурсамжийг нэмэх гээл парк авчирсан. Тимдээж зураг харуулад л чадлаараа үзсэн ч ахиц алга бололтой. Найз нь энэ хараа нөгөө вирусын вакцины утгууж шүргэнэгсэн мэдээллийг хараад хамтдаа уншаад баярлаад ээж хахад нь охин алга болчихваа өрхий. Имиж бүр тааг согтов.
гэртээ ирсэн муурын сэнэн байж гэнэ. Яасан гэсэн нөгөө багш нь ирчих. Бүр бүгдийг мэдчихсэн. Нөгөө зомбиний сургалтын тэмдэглэлийг л харсан юм лээ. Сува харин нэг үнээр авчихсан. Түүнийгээ дагаж яваад нэг хүнийг санаанд мөргөж унгадагч хазалгүй яваад өгдөг. Мэдээж ийм хачин хүн харсан хүн гайхан штэ. Тэгсэн нөгөө үнэрлэгдсэн үнэр нь чираас үйдэг шүү. 5,000 вон гэдэл хэлсэн хазаа цугтчихж байгаа. Тэр шууганаар нь олжчихсан чи охин нь анх удаага алж чурас гэдэг үг хэлдэг. Бөөн баяр. Хүй та сонсон уу? Тэр сая чурас гэсэн те гээл бөөн баяргаа. Бүх чурасыг аваад л явчихж байгаа юм чи. Нөгөө талд бол маш сонирхолтой зүйл болж байгаа штэ. Сувагийн ээж нь чиний эмигээс төрсөн. Жонхуанчаас эмигээс төрсөн. Төрсөн ихч дүүсэдэг. Хөө хоёр нь хоорондоо гэрэлсэн гэсэн үг үү? Гээл асуучаад шууд халдвар гэд мэдээлэх гэж ахтана. Зөксөөгоод л өнгөрснийг ярьж эхэлдэг. Жонхуа маань Сувагийн аав нь бол биш юм байна лээ. Ихчийг нь нөхөргөж байнга л араар нь тавьдаг. Тэгсээр нь өөр амар хартай. Согтоод ирчээд л ихчийг нь байнга зодоод бараг жинхэнэ утгаараа л зомби юм аашийн. Жонхуа маань өөрийнхөө төрсөн өдрөөр Сувааг харж агаад найзууд нь ирсэн. Түүний төрсөн өдрийг нь тэмдэглэж гин гээд ядчихт нь түүний краш нүртэл ирсэн байна гэдгийг сонсоод 30 минут гэж бодоод л Суваа ганцаарнгийн унтуулчаад очсон байгаа юм. Гэхдээ яг л 30 минутанда багтаад л гарсан л да. Харин Сувагийн ээж нь охиныг нь ганцаарнгийн орхисныг нь мэдээд яарсандаа машин мөргүүлчихсэн. Тэгэд өөрийгөө байнга буруутгаж байдаг байсан ч Суваа ааваа гээл байнга тэврээ тайвшруулдаг гэсэн болохоор нь аав нь болохоор шийдчихсэн. Харин Сувагийн жинхэнэ аав нь гэвэл эхнэрийнхээ амьд атгалын мөнгийг хадгаламжтай наваад нууц амрагтайгаа гадаад руу авчихсан. Иймэрхүү зүйлс яриад ээж ахт нь манайд гаднаас орж ирээл игч сурсан зангаараа шууд зомбиг устгах гэж яасан ч өөрийн биеэрээ л хамгаалж байгаа. Аавыг нь бэртээсэн болохоор дайрах гэж яасан ч урдуур нь ороод л бити дээр тэр зүгээр тайвшир гээл зогсоож байгаагаас нь яаж ч бодсон аюул багтай. Ярьсныг нь ойлгоод байна гэж бодсон чинь нөгөө травманаасаа болоод тэр бол зомби гээл устгах га дээрэд байдаг шүү. Ядчихт нь ээж нь согтуудаа хүүхдийн сургуульд явуулна гэд хэлчихсэн. Зомби яаж сургуульд явах юм бэ? Хүүхдүүд шоолоод ууралсандаа хазчуулъя гээл санаа зовж ахт нь багш шууд л чи тэрнийг хаздгүйгээ эзтэй. Тэгвэл тэгээ сургуульд явуулаач дээ. Сувааг сургууль явуулаад өөр гэдгийг баталж ах. Тэгвэл би чамд итгэе. Үгүй бол одоо мэдэгдээ. Гээл хатсан шалганд хийчихэж байгаа юм чи. Цэцэрлэг түрээлэнд асуудал тариагүй юм чин сургууль дээр ч гэсэн асуудал тарихгүй байх гээл зөвшөөрөөд сургуульд явуулваа өрхий. Анхны өдөр нь багш Суваа томоохон осолд орсон болохоор нилээд хүнд байгаа. Одоо л нийгмийн харилцаанд иргэн орох гэж байна. Та дэмжээд өгөөрэй гээл оруулдаг. Аав нь бол бүр байнгын анхаарастай. Сувааг өсгөр ууртай болдог болохоор энийг өгөөрэй гэд хоол бэлдээд ирсэн. Энэ хооронд нь ард нь жинхэнэ дээрлэл болж байна. Сөүлийн охин нүрэ бодсон юм уу? Али харъя гэж дэлжгэнэж агаад амар юм харчваа гэж. Линзэн нэрхчихсэн байхаар угаасаа хинч гайхан л та. Сакс тоглож агаад нөгөө хоёр дээрлэхүү нөхөр чинь цуг тоглоё гэд бас ч гэж өмнөх шигээ бол дээрлэхэж чадахгүй л байгаа. Зомби ч гэсэн бас хүн штэ. Шоколад байгаамаа. Яг тоглож агаад багш нь санаандгүй амар хүчтэй дамжуулдаг өгөөд нүрийг бодоо олгочвоо гэж. Аав нь гэлсэл нөгөө нээс дээр очиод янзлуулж л байгаа юм л да. Гэхдээ тийм амархан бол биш юм шиг байгаа. Багш нь хөөхөө өөрчлөлт гуйж ирээд юм өгсөн. Дотор нь алин байдаг шүү. Зомби гэдгийг мэдчихэж юу алин бэ гэсэн чи ангийнхан нөхдүүд өгсөн байдаг шүү. Шинэ найзуудтай болохоор л юм шиг байна. Бас ч яах вэ? Даллаад байгаамаа. Энийг нь багш нь хараад бас манай тал болчихвоо гэж. Энэ хоёр маань багасаа л нэгэндээ сайн байсан. Одоо ч гэсэн сайн хിവэрээ л юм шиг байгаа. Эмээтэйгээ хөзөр тоглоод хөгжлөө яж хахад нь гаднаас нөгөө хүн хог. Сэмэн хот мэжи гэдэл хүрээд ирсэн байдаг. Яасан гэхээр нөгөө парк тэр хүн мөргсөн дөв. Тэр хүн нь бичлэг хийгээд зомби олны тунд явж ийн гэд интернет дээр тавьчихсан. Тэрийг нь хараад л зомби мэдээлсэнд маш их мөнгөн шагнал амлаж байгаа болохоор тэр шагналыг нь л авахар ирчихсэн. Эмээ мөр хоёр ч яаж энэ том залууг дэлгэвдэ. Айл хэдий аваа явчихсан. Тэрийг нь сонсоод зам дагаад чичиж зогсоогоод л охиноо авсан ч нөгөөх нь яалтчгүй л том бийтэй. Хараал эцээ ээж хоёр би өөрөө охиноо авч байна овш минь. Чи миний ихнэрийг алсан. Үгүй байсан бол бит гурав сайхан амьдрах байсан юм гэд бүр биеэрч тэр сэтгэл зүгээр нь ч тэр дайраад манай хүнч тэрийг нь төвчлгүү хамаг байдлаараа л цодолдоход нь бэж хуваа шавъя гэж авсан. Энэ хэдийгээр авч явахгүйсэн ч өөр хүмүүс авч явах цаг хугацааны л асуудал. Гээл байж хат нь хэсэг сатаарсныг нь анзаараад нүүр нүдгүй жинхэнэ балбаж өгч хат нь аавыгаа ингэж зодуулж ахыг хараад анхныхаа үнийг хазчихдаг. Одоо нэгэнт л ийм юм болсон юм чинь зомбиг устгаж л байгаа юм л да. Тэгээ манай хүнч Сувааг аваад хэнийг ч олохооргүй арал руу зүхтлаа гэхэд нь найз нь битгий цухтаагаа дэ гэж хичнээн хэлсэн ч бүр шийдчихсэн. Ээж мөр хоёр нь хүртэл хамт явна гэд бүр тас шийдсэн. Хичнээн болохгүй гэж хориглосон ч болохгүй бололтой. Өглөөрт бүх зүйлээ бэлдээд явах бэлтгэлээ ээжэд явхаас өмнө ээжээсээ би өөрөө түнд энэ захиаг өгч чадахгүй юм шиг байна. Та өгч болох уу гэд нөгөө багшид захиагаа хөргүүлдэг. Яг явж явах замд нь нөгөө мэдээллээс олоод цэргийнхэн тосгонд нь ирж яадаг. Халдварын с ิจ гтэй тохиолдолд бүртгэгдсэн болохоор халдвар авсан хүн харагдах юм бол хорох тушаалтай. Жонхван ээждээ захиа өгч явуулах нэрэлээр ээжигээ үлдээгээд явж байгаа. Аваад ивчих юм бол ээж нь ч бас гэмт хэрэгтэн болох болохоор л хамгаалж байгаа юм.
Чураасаас өөрөг мэддэггүй охиноо дагуулад явж байхад нь айл хэдийнэ хайгаад олчихсон нэг байшин төгжигдчихвэ гэж. Гараад ирвэл ямар ч асуудал болохгүй гэж яасан ч охиныг маань зүгээр орхиж болох уу гэж ахад нь зомби л бол зомбигээд учир зүггүй дайраад ундаг. Одоо нэгэнтэй л ямар ч гарцгүй болсон болохоор хамтдаа өхий гэж хийдээд намайг хаз гээл зомбигоос гуйсан ч нөгөөх нь хазахгүй гэдэг агуултай. Бүр гуйсараагаа л хазуулахтай зэрэгсээд хаалганых нь гинжин тасраад цэргийнх нь орж ирээд шууд будаад эхэлдэг. Охиноо хамгаалаад өгөхөд нь нөгөө зомби чинь ааваа гээл уйлж байгааг нь хараад Ахмад нь галлахыг нь зогсоож бүгд л юу болоод байгаа гайхтагч хитрхээ оройтчихсан бололтой. Юутай ч охиноо эцсийн хүртэл хамгаалж чадлаа. Охин нь ч чураасаас өөр аава гэдэг үгтэй болчихлоо. Шоколад, шоколад, шоколад бол Мэйжи. Шоколад, шоколад, шоколад бол Мэйжи. Манай хоёр хөөхөн далайн ирэг дээр цасан хүн хийгээд охин нь ч нагаа цахтаа аав минь нэсэнд баярлаа гэд талархлаа илэрхийлээд дуусах нь гэсэн сува бүрийн эдгээс сэрэгчгсэн бүгд л түүнийг ирүүл болсныг нь хараад бөөн баяр. Аав нь азар амьд гарсан. Гэхдээ бараг л найдваргүй. Вирусээр халдварлагдсан охиноо нууж ясан Жон Хуаны цуснаас вирусыг устгах сөрөг бий болсон болохоор л түүнээс вакцин гаргаж авсан байгаа юм. Яасан гэхээр түүнийг сургаж авах явцдаа жижиг шархнууд аваад тэрийг биеийн эдгээсээр агаад бие нь энэ вирусын дархлаатай болсон байгаа байхгүй юу? Суваач өөрийнхөө сургуулийн дэвтрийг хараад өөрийнхөө санахгүй авах хугацаанд нь аав нь өөрийг нь хичнээн хайрлтыг нь хараад жинхэнэ асгартлаа уйлдаг. Цаг хугацаа ч өнгөрч нөгөө бэлдээдсэн бүжгийнхаа тэмцээнд амжилтаа оролцдог. Зомби ахтай хүртэл бэлдсэн болохоор мундаг байх нь мэдээж штэ. Бичлэгийн багш нь аав нь үзүүлэхэд хариу үйлдэл үзүүлээд л сэргийх шинжтэй шүү. За энэ хүртэл маш амар аимшигын кинотой хамт байсан та бүхэндээ баярлалаа. Like and subscribe.